Заасан мэдсэн үү? За өнөөдөр нь товчхон нэг candle confirmation яаж авдаг талаараа хуваалцаад бичлэг хийж бодож байна. За candle confirmation гэхээр манайхаа юу гэж ойлгож байна гэхээр за ямар ч төрлийн арилжааны стратеги ашигладаг хүмүүс байсан те. План чартн дээр л ажиллаж байгаа бол яг entry хийхээ өмнө нэг давхар нэг фильтр болгоо харчих нэг чухал зүйл нь бол энэ план confirmation одоо план яаж хаагдж байна те тухайн планыг бүтцэн яаж байна гэдгийг харж байгаа. За дээрэс нь entry хийхэд ашиглагаас гадна дараагийн хөдөлгөөнүүд юу н хаашаа чиглэл хаашаа байхаар юм те. Buy side руу дарах гэдэг нь sell side руу дарах гэдэг нь хөдөлгөөн хаашаа явах Монголд бас лаага хараад нэг таамаглаждаг нэг тийм фильтр. Ерөөдөө нэг тийм арчны аргачлал одоо өөрийн хаалж харсан зүйл юм уу тэрийг хаваалцъя гэж бодсон юм аа. За тэгээд товчхон хийнэ энэ бичлэгийг. За план ерөөдөө дөрвөн төрлийн мэдээлэл агуулж байгаа. Нээлтийн ханш, шаалтын ханш, тэгээд хайлуу. За bullish candle-ийг ялгаагүй тийм нээлтийн ханш, шаалтын ханш, хайлуу. За тэгээд би энэ бол жижиг том ямар ч юм ийм дөрвөн төрлийн мэдээлэл агуулдаг. За энд нэг юу шоглоом зураад харуулсан байгаа. Тэгээд энэ дээр болохоор candle тренд үргэлжлэгч байгаа бол яа гэм ихлээр одоо за яг bearish, bullish айл талд адилхан шүү. За өмнөх энэ candle-ийнхаа ловыг доошоо эвдээд lower low хийгээл ингээ явчихвэл тренд үргэлжилж байна л гэж утсан тийм үү. За энэ бол трендийг үргэлжилж явах үед гардаг. За өсөж байгаа бол ялгаагүй өмнөх хаяудаа эвдээд дэше явах гэсэн. За энэ дараа нэг candle явж байгаад энэ тэнд үүсдэг candle байгаа. Inside candle. Inside candle гэдэг ямар candle-ийг хэлдэг юм бэ гэхээр за нэгдүгээр candle тренд үргэлжилж явж байгаад нэг юм одоо bearish candle үүссний дараа гэсэн үг. Ханш нэгдээд дараагийн ханш нэгдээд тэгээд high low тогтоод хаагдахтаа энэ low нь тэ ингээ хаагдахтаа нэгдүгээр candle-ийн high low дотор нь багтаж хаагдчих гэсэн үг. Энэ low, энэ high. Энэ дотор энэ хоёрдугаар candle багтсан байгаа альч тал руугаа сэтэлээгүй байвал энэ бол inside candle. Ийм inside candle үүссэн үед юу анхаарах хэрэгтэй юм бэ те? За гэдгийг бас ярина гэсэн үг. За outside candle бас үүсдэг. Хараад анзаарах юм бол outside candle гэдэг нь юу хэлж байгаа гэхээр нэгдүгээр candle гэдэг одоо ингэ тренд явж байгаа гарч байгаа. Бас нэг candle хэлж байна. За энэ high low нь байлаа гэхэд хоёр дахь candle нь нэгдүгээр candle-ийнхаа high low-ыг хоёр тийш нь хэвдсэн гэсэн үг. Энэ high, энэ low. Өмнөх энэ high low-ыг хоёр тийш нь хэвдсэн байгаа зүйл харах юм бол тийм байх юм бол энэ бол outside candle. За outside candle үүссэн үед юу харах хэрэгтэй? Тренд үргэлжлэх чинь нөө арчил reversal орж ирэх чинь яаж нэж гэдгийг ямар confirmation авах хэрэгтэй гэдгийг бас харах зүйл хэрэгтэй гэсэн үг. За CRT candle гэдэг. За CRT candle гэж энэ яг candle range theory гэдэг ICT-ийн power of three-тэй холбоотой юм концепт байдаг. За энэ дээр юу харах гэдэг нь вэхээр за ер нь бол нэг тийм нэршлэн хамаагүй. Хамгийн гол нь юу харах хэрэгтэй юм гэхээр тренд үргэлжлээд ингээд lower low хийж явж байгаа гэсэн week-ээрээ lower low хийж байгаа ч гэсэн одоо эдийн энэ талаа эвдээд доош хаагдаад дахин дараагийн талаа эдийн ловыг нь эвдээд lower low хийсэн ч гэсэн план хаагдахтаа бодигоороо нэгдүгээр candle-ийнхаа week-н дотор орж хаагдаж байх юм бол энэ бол CRT candle болж өгдөг. Энэ нэгдүгээр candle CRT candle болж өгдөг гэсэн үг. За ийм үед юу анхаарах хэрэгтэй ингээд те яаж entry хийх хэрэгтэй гэдэг талаар ярьж өгөх гээд байна. За тэгээ жишээн дээр шууд практик дээр яриа авчээ. За сүүлд нэг өөрийнхөө харсан одоо entry хийхдээ бас нэг чиглэл болгож авсан confirmation-ууд дээр яриа авчиж байна. За ийм candle харж одоо арилж хийх гэж бол хамгийн бас нэг чухал зүйл нь цаг хоорондын хамрал гэдэг шүү. Тэгэхээр хэрвээ би 4 цаг дээр candle хагаад оролдоо ихтэй бол заавал бууруулж 15 минут бууруулж entry багасгаж давхар баталгааж болтоо авч хийдэж шүү. Тэрийг бас гараарай манах. За inside candle дээр эхлээд жишээ аваад яаж хардаг талаар ярьдаг. За энэ candle дээр яаж жишээ авсан талаар ярьдаг. За ингээд тренд үргэлжлээд өмнөх логод эвдээд маш том bearish candle гарлаа. Bearish candle гарсны дараа өмнөх ловыг нь эвдэж чадлаа өрийн дотор юу үүссэн байна? Энэ high нь тэ? High. За энэ candle-ийн low нь энэ. Inside candle үүссэн. За inside candle буюу энэ хоёрдугаар candle үүссний дараа бас юу харах хэрэгтэй вэ гэхлээр шууд энэ хоёр дахь inside candle хаашаа задрах нь маш чухал гэсэн. Задарсан талынхаа high low руу энэ таардаг гэж ойлгож байна. За энэ дээшээ задарсан, дээшээ энэ задарлаа тийм үү? Тэгвэл шууд энэ high руу дайрна гэдэг баталгаажуулалт авчих хэрэгтэй гэсэн.
candle баталгаажуулалт гэсэн зөвхөн тий. За магадгүй чи өөр confirmation дээр энд чухал энэ liquidity аваад чухал imbalance нүүд QM level байна. Хааш тийшээ өсөх эндээс өсөх магадaltaйг харж исэн чинь одоо тийм хөдөлгөөнүүд угаасаа байгаа шүү дээ тий. Тайцаар хэмжээнд QM level тий. Тэгээ imbalanceтай энд inversion fair value gap гэдэг үүссэн тий. За ийм нөхцөл дээр юу харах хэрэгтэй юм гэхээр за эндээс энэ өсөлтийн трендийн үндсэн хөдөлгөөн завсрын хөдөлгөөнд энд байгаа дор байгаа liquidity-г авчаад өсөлт явах магадaltaй шүүг харж исэн чинь яг тэр чухал харж исэн цэг дээр чинь candle confirmation inside bar үсээд тийм үү. Inside bar-ын 2 дугаар лагийн дээшээ хай нэвтчих юм бол энэ 2 дугаар лаг шүү дээ. Энийг дээшээ нэвтчих юм бол юу гэх candle-ээр чамд дахиад давхар нэг баталгаажуулалт өгч чинь гэсэн үг байхгүй. Ийм үед яа гэм ихлээр цагаа багасгаж байгаад завсрын хөдөлгөөний хаан дуусгыг харж чад лонг орчих хэрэгтэй гэсэн үг. Лонг ороод чамд бас чиглэл тодорхой хаа хүрхийг хэлж өгч байгаа нь юу яаж. Энэ хай хүртэл харна шүү TP-гээ гэдэг хэлж өгч гэсэн үг. Candle range дээр. За ийм нэг баталгаажуулалт авдаг арга байна. За энэ дээр entry хийхдээ би яаж хийх юм гэхээр ерөөхдөө бол юу хард юм гэхээр энд ингээд эвдсэн л болвол энэний дараагийн хөдөлгөөний юу хард юм гэхээр завсар орж ирэх нь надад маш хэрэгтэй. Тэгэхгүй яг энэ шууд гүгээд тийш хай руу явж тохиолдоод ийм үед бол ямар ч хэрэггүй. Энэ шиг ийм гоё завсрын хөдөлгөөн ороод ирвэл маш хэрэгтэй гэсэн. Тийм үед нь энд харж аваад entry гэдэг. За ерөөхдөө миний хувьд юу хард юм гэхээр бас нэг давхар хардаг confirmation. P-bar. За тэрийг бас би цагаа багасгаж яаж харах талаар хэлээд. Завсрын хөдөлгөөн орж ирээд энд үүсгэсэн liquidity-нуудыг хамаад магадгүй чиний энд харж байгаа entry-ста хүртэл чинь хаа хүртэл явна. Одоо нөгөө нэг энэ одоо та харах юм бол энэ тренд үргэлжилдэг candle-аас өөр candle гарсан үед л entry хийх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Жишээ нь одоо энэ харах юм бол энд ингээд лово эвдэл ингээд явж байхад энэ шууд сүрж ерөөсөө entry хийх хэрэг байхгүй. Ингээд лово хийгээ явж байгаад хаан чамд confirmation өгч юм гэхээр за энд нэг confirmation өгсөн байна те. Энэ бол CRT candle-ийн confirmation өгсөн байна. Гэхдээ энэ CRT candle-ийн confirmation өгөхдөө 2 дугаар лааны хаяг эвдэж чадаагүй доошо лоу явуулсан учраас энэ бол өчнгөө. За дахиад цаашаа тренд явуулаа. Энд байгаа order blocking candle-ийн Quasimodo level дээр л ийм гоё чухал бус дээр ирсэн үед бол ирчээд энд юу үсэж ийнө вэхээр энэ candle-ийг харах юм бол inside бол candle биш. Гэхдээ энэ нөгөө түрүүний 3 candle-ийг чаргаар 15 минутын жижиг цаг дээр бас CRT candle үссэн байна. CRT candle-ийн жишээг бол харах юм бол weekend дотор нь одоо body-г ингээ орж харагдчих хэвээр тийм эдийн дош лоу хийсэн ч гэсэн. За одоо энийг харах юм бол яг нөгөө entry хийх гарсан чухал бут дээр ч ирээд энд юу болж байна. Лоу эвдээд хөдөлгөөн явж энд юу болсон гэхээр CRT candle үсэж байгаа. Энэ candle-ийн weekend дотор хааш хаагдсан байна. За тэгвэл би энэ доошо энийг manipulation хийхдээ long орчийг харсан чинь manipulation бол хийгээгүй байна. Гэхдээ асуудалгүй ийм үед entry-гээ хийчихэд бол маш бага stop loss тавигдахаар яваа зүгээр л шууд дарчих хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэвэл энэ inside дотор candle тааж байгаа энд томчуудын захиалга аль хэдийнэ ороод ирцэн гэсэн үг баггүй. Ингээд long талтай entry-гээ нээчихэхэд бол нэг харцаа 12-тай арилж асуудалгүй хийчихэрэн тий. За бүр давхар баталгаажуулалт заавал авна гэх юм бол юу хард юм гэхлээр за чи 4 цагийн чартан дээр энэ юг харж ирсэн шүү дээ. За дахиад нэг харах чухал зүйл хэлж байна. 4 цагийн чартан дээр дээшээ явахыг харж байгаа. Тэгээд завсрын хөдөлгөөнд хаан дуусахыг харчихсан. Завсрын хөдөлгөөн магадгүй энд нэг юм доор weekday candle үүсчлээ. Энд дуусчих магадлалтай гэдэг confirmation авчиж байгаа гэсэн. Гэхдээ л өмнөх лово эвдсэн тий. Энийг доош эвдсэн. Энийг доош эвдчихэж магадгүй шүү дээ. Тэгвэл дараагийн candle-ийг дахиад 4 цаг хүлээх хэрэгтэй. Тэгээд дараагийн candle-ийг 4 цаг хүлээсэн чинь энд юу болж ийнэ гэхээр энэ ловыг эвдэхгүйгээр энэ weekend дотор чинь багтсан энэ candle үүсэж байгааз. Тэгэхээр юу болж ийнэ гэхээр дээшээ өсөлт явах магадaltaй боллоо шүү гэсэн үг. Тэгээд энд юу хийж ийнэ? Чиний харж исэн 2 дахь candle-ийн чинь хаяг дээшээ эвдэх авчиж 3 дахь лаа. Ийм үед бол за long талтай угаасаа явах нь тодорхой боллоо гэд чи бага цаг руу наривчлаад завсрын хөдөлгөөнийг нь барьж авч болно гэх юм. За тэгвэл энд одоо харъя. Энэ хаяг те дээшээ хааш эвдсэний дараа би завсрын хөдөлгөөн дээр long entry хийж болно.
Тэгээ харж ирсэн бол энэ баг цагийн liquidity байна. Liquidity авлаа. Imbalance нөхлөө энтриг хийлээ. Taper би чаана байх юм. Тодорхой байгаа энд байх хэвээр тий. Энэ хүртэл явахдаа дундаа бас ингээл завсрын хөдөлгөөнд орж ирсэн ч гэсэн энд гүйцээгээд TP-г чаа асуудал авахар гэсэн юм гэсэн үг. За энэ бол inside bar харж хийж байгаа confirmation энтриг ингэж хийнэ л гэсэн үг. Заавалчгүй цаг хооронд маш сайн шилжүүлж харж иж энтриг ихтэй тэгжиж хүчтэй байна гэсэн. Тэрнээс биш inside bar болгон сэтэрсэн тал руу заавал ингэ яваад байдаг юм байхгүй. Заримдаа эсрэг явах тохиолдол байгаа. Win rate бол бас тийм амар өндөр байхгүй гэсэн үг. Өндөр байлгахын тулд яадаг вэхээр цаг хооронд шилжүүлээд бусад арга барилтайгаа заавал хослуулна гэсэн үг байна шүү дээ. За inside bar-ын техник нэг юм. За энд би өөрийнхөө нэг юу байсан юм бэ гэлээдэг. Entry хийсэн жишээ хэлээдэг. Ингээд энэчнээс long орчоо явж хагаад ерөөдөө TP энд байсан. Тэгээ хуваагаа хаагаа авчтай юм. За тэгж жагаад энд нэг одоо та цаан анзаар харах юм бол энэ candle-ыг хардаа. Энэ low энд тэ. Энэ юу вэ? Нэгдүгээр candle. Энэ хоёрдугаар candle. Inside candle үүссэн мөн. Тэгээ inside bar хаашаа задрахаас амар low авдаг гэлсэн шүү дээ. Энэ inside bar-ын candle хоёрдугаар candle-ыг энэ доош эвдсэн байна уу? Эвдсэн л бол энэ low руу хүрэх магадлал байгаа л гэж харж хэрэгтэй гэсэн. Зүгээр ямар нэг confirmation харддаг гэж хэлнэ тэ. Дээрээс нь энд маш чухал бас нэг хэлж өгөх ёстой зүйл нь CRT candle-ийн өөрөө болж өгсөн энэ inside candle. Яа тэгэхээр энэ inside candle-ийн high-ыг энэ дунд 4 цагийн 3 candle явахдаа range хөдөлгөөн буюу accumulation хөдөлгөөн яваад за power of 3 concept-ийг товчхон ярьчвал юм зүгээр юм. Consultation хөдөлгөөнүүд явж байгаад manipulation хийгээд тэгсний дараа бол үндсэн хөдөлгөөн явна гэж үздэг. Энэ бол power of 3 concept зөхгүй. Тэгээ юм одоо consultation хөдөлгөөн явсан бол consultation хөдөлгөөн дээр хүмүүс stop loss тавиад short орж ивэл энэ дээр SL тавиад short орж ивэл тэр SL-ийг нь хамаад өөртөө захиалга оруулаад үндсэн лааны бодолтыг хийдэг гэсэн. Тэр нь distribution хөдөлгөөн. Буюу одоо CRT candle-аар бол үндсэн хөдөлгөөн нь CRT candle-аараа low руу дайрахаар бие бодолт хийдэг гэж үздэг концепт гэсэн үг. За яг team concept нь энд явсан байна. Бас давхар. Гэхдээ энэ дээр хамгийн чухал нэг анхаарах ёстой зүйл нь 4 цаг дээр чи чарт харж байгаа бол 4 цаг дээрээ л ла яг энэ week-ийн дотор хаагдаж ийнэ гэдгийг шалгана шүү. Тэрнээс биш 15 минутын дээр энэ ла дэшээ circulate ч юм хаагдсан байж болно гэсэн. Тэглээгээд энэ тренд энэ 4 цагийн лааны чи week хүчингү болохгүй. Тэгэхээр 4 цагийн лаа manipulation хийж байгаа яаж мэдэх вэ? Зарим тохиолдолд нэг юм болдог шүү дээ. Дээшээгээ шууд эвдээд ингэ явчихдаг үстэй. Эвдээ шалгаад энийг тест хийгээд ингээд тийм хөдөлгөөн болохгүйгээр яаж мэдэх вэ гэхээр хаагдтал хүлээлээ. Хаагдсан candle хүчинтэй. Week зураад энэ week-ийн дотор ч body-ор хаагдчихвал энэ бол manipulation хийсэн week мөн гэж үзнэ гэсэн үг. Энэ week-ийг. Тэгээ manipulation хийсэн бол би энэ чинээс эхлээд short арилж байгаа сонирхоод энэ хүртэл TP-г аваа гарч болно гэсэн үг. За энэ TP-г аваа гарсны дараа тренд яг л нөгөө зарчмаараа тий энэ ловыг доошоо эвдүүр дахиад тренд үргэлжлэнэ. Гэхдээ би энэ том high-ын тийш харж байгаа. Гэтэл энд юу болсон? Энийг эвдэж доошоо явуулгүйгээр дахиад inside үссэн. Inside bar үсээд энэ candle энэ нэгдүгээр candle-ийн high low дотор багтаад хаагдсан байгааз. Тэгээд дараа нь задрахтаа хаашаа задарсан эхлээд дээшээ задарсан. Тэгэхээр би энэ high-ыг авах нь тодорхой гэж тэгээд энэ чинээс long арилж яана гэж болно. Завсрын хөдөлгөөн ороод ирэхэд нь энд чухал бүсүүд байвал харж агаад дахиад энэ хүртэл long харах боломжтой гэсэн үг байна шүү дээ. За 15 минутанд хэдвэл entry их боломж байсан бас харуулж. Одоо ингээл харах юм бол market structure хамгийн ихний shift энд хийсэн байна. Breakout structure хийсэн байна. Завсрын хөдөлгөөн орж ирээд liquidity аваад хөдөлж явахдаа бас л маш гоё юм entry их боломжтой тий. Quasimodo level дээр ирээл candle rejection өгөөд эхлэх үед нь stop loss window тавиад long орчоод асуудлууд TP авах байна. За энэ бол candle confirmation ингээ аваад хийгээд болж байна гэсэн үг. За тэгээ CRT candle-ийн талаар ярьчлаа. Яаж харах нь ярьчлаа. Imbalance ярьчлаа тий. Inside candle ярьчлаа. За иймэрхүү маягаар арилж яадаг. За 5 дахь өдөр ерөөхдөө энэ дээшээ явахыг яаж мэдчихсэн? Дахиад ч дээшээ хөдөлгөөн байсан. Одоо цаг шилжүүлгээд байгаа учраас хэлж байгаа. Daily candle-ыг хардаа манайхаа. 4 цаг дээр энэ таа юусэн чи daily candle энэ дээр энэ candle чи CRT candle CRT-г нь inside bar-аас 2 дахь candle дээшээ хэвдсэн энд. Тэгэхээр дээшээ энэ high буюу энэ daily candle-ийн high руу дайрах хөдөлгөөн байгаа гэдгийг бас ингээ өөрчлөөд энэ өсөлтийн хөдөлгөөнд явахаас өмнө ингээ энэ candle гаргахад мэдчихэж байгаа гэсэн үг.
Энэ хаяа дэшээ үтсний дараа магадaltaй шүү. Тэгээ энэ завсрын хөдөлгөөнд хүртэл бариад лонг орох боломжтой байсан байна шүү дээ. Завсрын хөдөлгөөнүүд нь харах юм бол бас л ойлгомжтой. 4 цаг дээр багасгаад харлаа. Хөдөлгөөн тренд лово эвдээд явж ирсэн. Энд дээр дөрөв маш урт виктэй кандл хаагдаад хоёр дахь кандл нь inside энэ дотор багтаагдсан. Inside хаашаа задрах нь чухал. Эхний кандлаар дээшээ задарсан. Тэгвэл энийг аавна гэж үзээд эхний ээлжинд энэ доторх энэ жижиг рейнжүүдийг харж аваад одоо энэ CRT кандлийн ловыг manipulation хийх үед нь long дараад энэ типийг авгарчулна. За өшөө цаашаа хараа EC типийг авгарсах боломжтой байсан гэсэн. Тэрийг бол энтрийг 4 цагийн чарт харж байвал чи 15 минут руу шилжүүлээл энтрийг хийчихэхэд. Энэ дээр байгаа liquidity авлаа. Энд энтри чинь байж болох боломжтой байсан юм гэсэн. Бүр баталгаатай энтри юмээр явал нэг цагийн огцон хөдөлгөөнөөр бүс шилжихтэй. За одоо багтаал энтер ашигладаг бол тийм хөдөлгөөнтэй хараад завсар дээр нь ороод иж болно гэсэн. За ийм candle confirmation бол ингэж авч харилцдаг байгаа. За тэгээ ерөөхдөө энд бас нэг чухал ерөөхдөө дандаа зоонууд дээр ийм арилжааны тийштэй байна хаа. За чухал зоон дээр гэдэг нь одоо энд ирсэн энэ зоон имбаланстай тэгээ liquidity авч байгаа энэ зоон. Энэ зоон дээр ирэхэд би ерөөхдөө short entry сонирхолтой байсан. Яагаад тэгэхээр энд хүчтэй бүс байгаа энэ чинь сунах магадaltaй. Завсрын хөдөлгөөн уналд орж ирнэ гэж үзчихсэн. Тэгээд энд ирэхэд нь бас юу харсан гэхээр 4 цагийн ер нь том цагийн чартанд confirmation авч дагуу entry хийдэг. Candle харахтай гэсэн. Candle бол дандаа цом цагууд дээр чиглэл болон inside-уудыг хараад бага цагууд дээр л зөвхөн бусад confirmation ашиглан entry-г авчиж байгаа. Энэ 4 цагийн candle-ыг хартаа манайхаа. High, low. Тэгээ дараагийн candle дотор нь багтаж харагдсан inside candle. За дээшээгээ эвдлээд энэ inside candle дээшээ эвдэгдсэн чинь ажлаа бол энд хийчихэж байгаа. Тэгээд тэрний дараагийн 4 цагийн candle-ыг харсан чинь week-ээр дээшээ гарсан ч гэсэн body нь яаж ийн. Энэ candle-ийг week-ийн дотор хавьдаад байгааз. За энийг ингэж тэмдэглэе. Энэ боксын дотор энэ candle-ийн week-ийн дотор хаагдаж байна. Дараагийн candle-аас бас дотор, дараагийн candle-аас дотор. Тэгэхээр энэ дээшээ энэ илүү гараад байгаа week-нуудыг юу гэж дүгнж болох вэ? Manipulation хийж байна. Энэ дээр байгаа зүгээр stop loss-уудыг хамах, энд эрт short орсон нөхдүүдээс сэлийг хамах хөдөлгөөн хийсэн буюу power of trigger одоо доошоо distraction хөдөлгөөн биеийн будалд яваад энэ ловыг авах боломжтой шүү гэдгийг л хартаж байгаа гэсэн. Тэгээд гэхдээ энэ хамгийн чухал зүйл нь байнга тэгж харахаас гадна баталгаажуулалт яаж авах юм бэ? Нэгдүгээр баталгаажуулалт нь дотор нь хаагдж байгаа бодийн week-ийн дотор хаагдж байгаа харчлаа. 3-т хоёрт баталгаажуулалт нь заавалчгүй тэр дээшээ manipulation хийсэн лааны ловыг доошоо эвдэхийг хүлээх ёстой шүү. За энд эвдсэн байна. Lower low ичсэн гэсэн үг байхгүй. Ер нь market structure shift хийж байна гэсэн баг цаг дээр харах юм. За одоо би таад баг цаг руу шилжүүлээ харъя. Энэ ловыг доошоо market structure shift хийлээ. Одоо завсрын хөдөлгөөн дээрээс итгэлтэйгээр entry гээ. Тэг болго. Одоо завсрын хөдөлгөөн дээр нь ямар ч confirmation авч болно шүү дээ. За энд бол imbalance та order block байна. За тэгэл Fib ашигладаг бол энэ үндсэн хөдөлгөөн дээр Fibonacci татлаа тий. Entry zone нь юу вэ? Automatic entry-ийн Fib зоонууд байна. Тэгэл энэ зүгээр entry хийе. Stop loss-ыг тавилаа. T4 би чаанахан тодорхой тий. 4 цагийн CRT candle-ийн low хүртэл барих хэрэгтэй гэсэн том цагийнх. За яшаа ингэ барьчих бол. За ингээл entry хийгээд яваад иж болох нэ гэсэн үг байна шүү дээ. За зэмэрхүү зүйл хэлж өгье гэж бодсон юм аа. За тэгээд ямар ч арилжааны стратеги юу байсан өөрсдөө юм болгож тий. Өөрийн болтол back test хийж харсан зүйл яг нүдэнд үлдэж гарт барьдаж өөрийн болтол байгаа тэгээд бас ашиглаж сурыг үзье гэвэл сайн давтаад өөрийн болгож аваар одоо өөрийн болтол нь бас сайн хараад нүдэндээ тасгаад түүнийд нь таамаглаа харах хэрэгтэй. Тэгэхгүй зөвхөн нэг үзэл болж юм болохгүй юмсан төгөлтөл байхгүй. За энэ бол тэгээд win rate бол бүр яг одоо чинь inside-ийн 3 дугаар candle таашаа задарсан тэгэл тэр хайр руу явдаг. Энэ явахгүй тохиолдод бас байгаа. Тэр болгоно нь чухал ямар зоон дээр чи энтриг харж ин тэг бусад confirmation-уудаа давхцуулж харах хэрэгтэй гэсэн. За тэгжээч хүчтэй болтой шүү. За манайхаа. За тэгээд харилцаанд амжилт хүсье баярлалаа.